За сайн байцгаана уу? Оройн мэнд хүргэе. За өнөөдөр бас нэгэн ээлжид лайв хий гэж бодлоо. За сугрын иргэн бие сургалт зарлагдсантай холбоотой бас нэг ойр дараа жоох идэвхтэй мэдээлэл хүргэж байгаатай холбоотой бас пэйж рүү маань асуултууд ирж байгаа. За тэгээ пэйж рүү ирж байгаа асуултуудыг ерөнхийдөө харах юм бол хамгийн гол нь би профайлаа татаад авчлаа. Одоо яаж энэ профайлтайгаа ер нь үргэлжлүүлж ажиллах юм бэ гэдгийг л одоо гол зохилох асуулт байгаа. За тэгээд хүсэлт нь бол одоо миний профайлыг уншаад өгөөч ээ. Энийг одоо яаж ойлгох вэ гэх юм уу те. Ийм асуулт ерөнхийдөө бол зохилтгоо. За тэгэхээр энэ асуулттай холбоотой ерөнхийдөө өнөөдрийнхөө гол ярины сэдвийг хий гэж бодож байна. 30 минут орчим л яриад энэ бичлэгээ хадгалчихна. За ингээд генийн түлхүүрийн профайл яаж татаж авах тухай бол өмнө атлетийн бичлэг югаар хийсэн. Тэгээд хэрвээ за яг юу яриад байгаа вэ? Ямар профайл яриад байгаа вэ гэх юм бол миний өмнө нь оруулсан лайв эсвэл яг манай пэйж руу чат бичээд тэр бичлэгийг бол авчиж болно. За ингээд бидний одоо генийн түлхүүрийн профайл гэдэг зүйл маань өөрөө ингэж харагдаж байгаа тийм ээ. За ингээд та профайлаа татаад авсан бол нэг ийм 11 бөмбөлөгтэй ийм одоо газрын зураг буюу таны одоо хувийн хөтөлбөр гэж ойлгож байна тийм. Ерөнхийдөө бол миний хувийн хөтөлбөр юм байна. Одоо хүмүүс тэгж асуудаг шүү дээ. Миний хувь тавилан хийх гэж ирсэн зүйл одоо заяа төгрөг одоо юу гэдгийг тийм. Миний сүнсний зорилго юу юм бэ энэ төр гэд асуудаг, ярилцдаг, ирж хайдаг тийм. Тэгэхээр ерөнхийдөө бол тэр одоо асуултыг одоо бүрэн хариулахгүй ч гэсэн тодорхой хэмжээнд бол нэлээд сайн ажиллах тийм гарын авлага болж өгдөг зориулттайгаараа энэ генийн түлхүүр маань өөрөө онцлог байнамаа. За ингээд энэ бөмбөлөг болгон таны амьдралын нэгэн талбарыг төлөөлж байгаа бөгөөд тэр амьдралын тухайсан нэг талбар дээр дийлэнх олонхтой тохиолдоод байдаг нэгэн зүй тогтлыг одоо холбогдд юм аа. За цэгийн өмнөдлийн энэ том тоон бол нэг түлхүүрийг төлөөлж байгаа. Тэгээ генийн түлхүүр гэдэг ном маань бол өөрөө 64 түлхүүртэй. Ерөнхийдөө нийт одоо зүй тогтол хэв дадлуудыг 64 төрлийн хэв дадлыг тайлбарлчихсан тийм ном. Тэгээ 64 төрлийн одоо энэ хэв дадал энэ зүй тогтол маань өөрөө одоо сүүдэртэй бас бэлэг авьяастай бас сэдий буюу юм гэн чанартай байд юм байна. Тэр энэ сүүдрийн буюу өөрсөндөө таалагдахгүй байгаа энэ хэв дадлыг таних, ялгах, хувирахын тулд бид хувирахад энэ цаана бэлэг нь байгаа юм байна. Энэ бэлгийг бас нээхийн тулд энэ сүүдэр өөрөө байгаа юм байна. Эцэстээ болвол туйлын зорилго нь бол тухайн тойргийн хувьд, тухайн түлхүүрийн хувьд энэ одоо жишээлбэл энэ түлхүүрийн хувьд өсөглөн гэдэг сүүдэр байна л та тийм. Энэ өсөглөн гэдэг сүүдрийг өөрөө энэ адал явдлынхаа бэлгийг ашиглан хязгааргүй чанарт хувирах нь одоо миний амьдралын ажил буюу би юу хийх гэж ирсэн бэ гэдэг асуудал дээр одоо гол одоо томьёо юм байна, заавар юм байна, зорилго юм байна гэж одоо маш энгийнээр бол ингэж ойлгож байна. За ингээд хэлэхээр маш ерөнхий сонсогдож байгаа. Тэгээд арай илүү детальны сайхан ойлгоод авъя гэх юм бол яг уу гэхээр номоо нээгээд тэр 35 гэдэг генийн түлхүүрнийг ямар учиртай юм, яг тэнд юугээ бичсэн байгаа юм бэ гэдэгтээ танилцсанаа гэсэн үг. За ингэж ерөнхийдөө бол түлхүүртэйгээ ажиллана. За ингээд түлхүүртэйгээ ажиллана гэж хэлээд орхихгүй. За ингээд түлхүүртэйгээ ажиллана гэдэг нь яг юу гэсэн үг юм бэ гэдэг талаар одоо жоохон тайлбарлая. За тухайн генийн түлхүүр гэдэг номон дээр маань 64 бүлэг байгаа гэж төрүүлсэн тийм. Тэгэд энэ 64 бүлэг өөрөө дотроо бүлэг бүрэн дотроо 3 ширхэг дэд бүлэгтэй. За би одоо номоо гаргаад үзүүлээ. Энэ өмнөх бичлэг дээр бас харуулсан маа тий. За одоо 35 гэдэг генийн түлхүүр бай тий. За 35 гэдэг генийн түлхүүрийг би нээгээд миний амьдралын ажил дээр энэ түлхүүр байгаа юм байна. Энэ ямар учиртай юм бэ гэсэн чинь цаг хугацаа орон зай уулзвар гайхамшууд гэдэг гарчигтай юм байна. За ослог түлхүүр нь 5 гэж байгаа юм байна. Кодон цагаар гайхамшигын цаг гэж байгаа юм байна. За одоохондоо энэ нарийн юмнуудыг бол би мэдэхгүй юм байна тий. За тэгэхээр би ханаас эхэлж байгаа гэхээр хамгийн түрүүнд энэ өсвөрлөн адал явдал хязгааргүй байдал гэдэг 3 үгнээс л эхэлж байгаа. Юунд хүнд би энэ 3 үг миний хувьд юу гэсэн үг юм бэ? Яг энэ өсвөрлөн гэж яг юу юм бэ гэдэг тухай энэ текстийг уншаа. За энэ дээр бол жишээлбэл өсвөрлөн
гэдэг зүйлийн тухай бичсэн байна л да. За өсөглөн гэж яг энэ номын тухайд юу хэлээд байгаа юм бэ гэдгсэн чинь бүх хүн төрлөختөнд цаанаасаа өөрчлөгдшгүй хянаж босшгүй өсөглөн гэдэг ийм чанар бий. Энэ сүүдэр өөрөө ДНХ дотор энэ өсөглөн гэдэг зүйл таны маш олон түвшинд ажиллаж байгаа. Энэ өсөглөн гэдэг зүйл цаанаа дэвшил гэдэг зүйлтэй холбоотой байдаг гэд ингэж явж байгаа. За ингээд өсөглөн хүний бүх төрлийн сонирхол туршлагыг хөтэлдэг ба бидрэг одоо им мансруулах бодис, хоол, бэлгийн ажил гэх мэт одоо бизнес, шашин шилжих ухаан гэл тэр хүрчлэн дайнд хүртэл ингээ хөтэлдэг. Өсөглөн гэдэг зүйлийг хүчийн тухай тайлбарлаж байна Тэгсэн ч бид нар энэ өөрийнхөө энэ өсөглөн дотоод өсөглөнг дарахын тулд гадаад ертөнцид юу ч хийсэн тэр нь хангалтгүй байдгаа гэд ингээд цааш үргэлжлээ явж. Бидний хувь заяа 35 дахь сүдэрт дарагдсан учраас бие махбодын хийм тэмцээрийг гадна талаас хадгалах арга чарга олоод өөрчилчих боломж байхгүй. За тэгэхээр өсөглөн гэдэг зүйл бол ямар нэгэн зүйлээр дутгах гэсэн үг байна шүү дээ. Ерөнхийдөө ямар нэгэн зүйлээр дутгах. Тэгээ энэ дутуу мэдрэмж өөрөө бүх төвшөнд мэдрэгддэг гэж байна. Бие махбод, сэтгэл санаа, оюун ухаан тэр яг одоо энэ 35 дахь генерал хүрийг ингээд тунгаад өсөглөн гэдэг зүйлийг тунгаагаад үзэх юм бол би яг энэ амьдралд юугаар үсдэг юм бэ? Өсөглөн гэдэг зүйлийг би мэдэрч ирсэн үү? Ямар төвшөнд илүү мэдэрч ирсэн юм бэ? Магадгүй би хайр халамжаар үсэж ирсэн болов, урам зоригоор үссэн болов, эрдэм мэдлийн өсөглөнтэй юм болов эсвэл одоо өмсөх зүүх эдлэхийн өсөглөн надад илүү байна уу? Эсвэл төрөл садан хамаатан одоо юу байдгийг ингээд ийм зүйлээ өөртөө тунгаамслах За тэгээд энэ өсөглөн гэдэг зүйлийг ингээд сонсохоор жоохон юм сөрөг утгатай юм шиг боловч бэлэг рүү нь ороод үзэхээр өсөглөнгийн цаана юу байгаа вэ гэхээр адал явдал байгаа. Тэгэхээр эрт дээр үеэс одоо ингээд өсөглөн гэдэг зүйл одоо ингээд сүргэм шиг бид нар яриад байгаа ч гэсэн яг үнэндээ өсөглөн гэдэг зүйл өнөөгийн нийгмийн хөгжлийн одоо тулгуур суурьудын нэг болцсон байгаа шүү дээ. Эрт дээр үеэсээ өнөөдөр хүмүүс өссөн учраас ямар нэгэн зүйлээр дутсан учраас тэр зүйлээ эрен хайж олох, өөрийн болгох, байлдан дагуулах илүү их эд баялаг, хоол хүнс, эд дагуурсыг цуглуулах илүү их одоо хөгжил дэвшилтэй сайн сайхан зүйлсийг үзсэж цангаж тэр зүйлийг эрен хайсныхаа үр дүнд өнөөдрийн бидний энэ нийгэм бүрэлдэн бий болчиход байгаа. Тэгэд энэ дотоод өсөглөн мэдрэмж, дотоод энэ дутуу мэдрэмжтэй хөтлөгдөж өнөөдөр бид нар маш олон зүйлсийг эрен хайхаас үр аргагүй, маш олон шин чадруудыг сурахаас үр аргагүй ингээд цаг үетэйг нийлүүлэх гээл хавтарчаа. Тэгэхээр энэ өсөглөн гэдэг зүйл бол өөрөө бидрийг адал явдалд эрэлхийлэх анхны эхлэл юм байна Тэгвэл адал явдал гэж юу юм бэ? Ингээд дараагийн асуулт руу орж. За тэгвэл адал явдал гэдэг бол өөрөө миний бэлэг авьяас юм байна гэд хамгийн түрүүнд ойлгочих болно. Энэ түлхүүр танд байвал. Тэгвэл энэ адал явдал гэдгийн цаана дахиад юу байгаа юм бэ гэд тангууд 35 дахь генийн түлхүүрийн сэдийн өөрөө хязгааргүй байдал. Буюу тэр анх эхэлсэн тэр өсөглөн мэдрэмжээс адал явдлыг эрен хайгаад явсараа байгаад яг эцэс сүлдээ өөрийнхөө хязгааргүй чанарыг таних. За ийм жишээл зүй тогтлоо За ингээд гих мэтчлэн гэрдэлхүүртэйгээ ажиллана. За тэгэнгүүт энэ ингээд өөрөө одоо 15 хуудас 20 орчим хуудас ингээд түлхүүр болгон дээр юм тайлбар байгаа байхгүй. Тэгэд ийм тайлбаруудыг нь уншиж байхад таны дотор яг ямар бодол төрж байна? Ямар мэдрэмж төрж байна? Таны дотор одоо ямар ойлголт гарч ирж байна? Ямар нэгэн хүүхэд насны, бага насны дурсамж орж ирж байна уу? Эсвэл өөрийн чинь тухайн нэг таны мартцсан байсан. Би ч нэг ийм хүн штэ. Би ингэдэг байсан штэ ч юм уу. Надад энэ яг байдаг штэ. Энэ яг минийх биш штэ ч юм уу. Эсвэл үгүй штэ надад ийм зүйл огт байхгүй штэ гэх юм уу. Энэ мэдрэмжүүдээ гол нь анзаарах. Тэгэхээр генийн түлхүүр гэдэг номон дотор таны амьдрал байгаа юм биш. Энэ номын зүйлийг уншиж хагаад эндээс таны дотор төрж байгаа тэр мэдрэмжүүдтэйгээ ажиллах замаар жинхэнэ тэр хуурах, сайжрах процесс нь одоо өрнөх юм. Өөрөөр хэлбэл яг жинхэнэ одоо нэг амьд судар нь бол энэ ном нь гэхээсээ илүүтэйгээр мэдээж энэ ном бол өөрөө дамжуулалт өөрөө судар байгаа. Та өөрөө байхгүй. Та өөрөө одоо жинхэнэ амьд судар. Тэгээд тэр жинхэнэ амьд судар болох таныг уншиж ойлгож гаргах ганцхан одоо хүн байгаа. Тэр нь та. Ягаад гэвэл нэгдүгээр та энэ бие ухаан сүнсийг аваад амьдарч байна. Хоёрдугаар таны дотоод ертөнц таны үннийг танаас илүү мэдэх хүн энэ хорвоо дээр байхгүй. Тэр хинч одоо таныг гадна талаас чинь ямар ч таны төрүүлсэн ээж байлаа ч гэсэн тантай 24 долоо хамт байдаг хүн байлаа ч гэсэн өнөөдөр таны дотор өрнөж байгаа зүйлийг ганцхан гагцхүү ойлгох тэр
таны өөрийн өөрчлөхийг хүсэж байгаа зүйл, танд өөрчлөлт хийх тунгаимслах боломжтой ганцхан хүн нь та өөрөө байхгүй. Тэгэхээр таны хувьд өсөглөн гэж юу юм? Таны хувьд адал явдал гэж юу юм? Таны хувьд хязгааргүй байдал гэж юу юм? Хэрвээ гинэ дэлгүүр 35 байвал та 35 хязгааргүй байдал гэж миний хувьд юу юм бэ? Би амьдралтаа хизээ тийм хязгааргүй юм шиг тийм чанарыг мэдэрч исэн юм бол тэр үед юу болж исэн? Ягаад тэр зүйл надад мэдрэгдсэн бол тэрний өмнө нь юу болсон? Тэр үед нь юу болсон? Дараа нь юу болсон? Ямар байсан бэ? Тэгэхээр яг энэ асуултуудыг өөрөөсөө асууж энэ одоо өмнө нь тэгээ одоо зуралдаж одоо тэр гэрийн даалгавраа хийх, тунгаах, бясалгах, ботох шийдвэр гаргах хүн нь одоо бид нар өөрсдөө байхгүй. Тийм учраас л одоо генийн түлхүүр бол одоо ингээд өөрөө өөртөөгөө ажилтдаг юм систем байгаа. Тийм учраас ингээд олон хүмүүс ингээд номоо авцсан мөртлөө гүн гүнзгий орж нэглэж чадахгүй яг гэвэл ийм зузаан ном нэг л тийм цэрвэд байна гэх аргагүй шүү дээ. Хэрвээ энэ ном одоо танд зузаан ийм санагдаж байгаа бол та өөрийгөө зүгээр тунгаагаад үзээрэй. Таны бүх юмыг ингээд багцлаад буулгыг гэвэл энэ ном байтугай гарах байхгүй. Та өөрөө ийм одоо урт замыг туулж ирсэн тийм нарийн төвхтэй бүтцтэй өрмөц одоо нэг юм баггүй. Тэгэхээр чин мэдээж тийм амаргүй л байна шүү дээ. Хэрвээ тийм амархан байдаг байсан бол өнөөдөр бүх хүмүүс л одоо өөрчлөлтийг хийцэн, бүх хүмүүс л ингэсэн өнөөдөр хорвоодлох бас шалгуур байгаа. Тэгэхээр хамгийн гол мэдээлж байгаа зүйл бол ингээд би бол амьд судраг, би амьд бүтээл юм байна. Энэ бүтээлийг уншиж ойлгох, гаргах энэ амьдралыг бичих хүн би өөрөө юм байна. Тэр үүндээ би цаг зав анхаарлаа зориулах хэрэгтэй юм байна гэдэг одоо үгийг хэлсэн юм аа. Тэгээд чадна. Яг гэвэл та чадах гэж энэ хорвоод ирсэн. Чадах гэж яг энэ хувь тавилан, энэ сүнс, энэ ухамсар одоо энэ хүний нэрийг нь аваад одоо цусыг нь аваад ингээд амьдарч байгаа. Тэгэхээр энд одоо чадахгүй ч юм уу, би ийм хүн бишээ ч юм уу одоо хин нэгэн генийн түлхүүр дээрээ илүү мундаг хүн учраас тэр хүн ингээд танд туслаад таныг аваад явчин ч юм уу. Тийм зүйл бол ингээд огт байхгүй шүү гэдгийг хэлсэн юм аа. За тэгээд мэдээж ойлгомжтой зүйлийг л ярьж байгаа байх. Гэхдээ бас хүн ингээд яг хэлэхээр нэг ингээд нүүр нүлээд тулаад ингээд яг хүнээс сонсохоор бас нэг арай өөр өгдөг шүү дээ. За энэ бол нэг ойлголт байна. За хоёр дахь зүйл нь. За тэгээд хоёр дахь зүйл нь болохоор зэрэг бид нар хороо дэлхийг илүү сайхан байгаасай гэж үргэлж хүсдэг те. Тэгээд өөртөө бас бид нар өөрсдийнхөө нэг хүн болж ирсэн зорилгоо ингээд биелүүлчих юмсан ингээд үргэлж хүсдэг те. Тэгвэл бидний хүн болж ирсэн үндсэндээ одоо зорилгыг маш энгийнээр генийн түлхүүр дээр ярил бид нар энэ хорвоод хүн болж ирснийх ер нь л хүн байх гэж ирсэн нэг төрөлттэй маш энгийнээр өөрийнхөө байх гэж ирсэн. Тэр өөрийнхөө байх гэж ирсэн гэдэг маань өөрийгөө олох гэж ирсэн гэсэн. Өөрийгөө хинбэ гэдгээ таниад тэгээд өөрийнхөө хинбэ гэдгээ таниад артаас нь бид нар нэгэн одоо хорвоогийн нэгэн шарахыг хангах гэж ирсэн. Нэгэн асуудлыг шийдэх гэж ирсэн. Тэр асуудал нь өөрөө бид нартай хамт ирсэн. Тэгээ өөрийн тэр асуудлыг олоод тэр өөрийн биш би биш бүтээсэн дөрүүдээ бүгдийг нь одоо ажиллаад энэ сугрын ирэм битэрээ ажиллаад нэгээр нь сөхөөд тэр өөрийнхөө эмзэг сэдвийг олоод тэр шарахыг ангаах нь бидний одоо ариун тагшин үүрэг. Энэ шарахыг бид нар хувь хүнийхээ түвшинд ангаагаад хувь хүний түвшинд анаахад нийтийн түвшинд өөрөө нөлөөлнө. Тэгэхээр бид нар хувь хүнийхээ давтамжийг дээшлүүлэхэд нийтийн давтамж хамт дээшилж идэг гэсэн санаа. Тэр хэрвээ төсөөлөд үзэх юм бол яг одоо энэ дэлхийд дээр 7 тэрбум гаруй хүн байлаа гэж бодоход нэг хүн өөрийнхөө шарахыг ангаагаад одоо хүмүүсээ хэлж цаарснаар гэгэрчхэд тэр нийт 7 тэрбум гаруй хүмүүсийн үүсч байгаа ачаа нэг хүнээр хөнгөрчнөл гэсэн үг байхгүй. Нэмэл зүйл байна. Ингээд бид өөрсдийнхөө ачааг хөнгөлөөд өөрийнхөө ухамсарыг нээгээд боловсроод ёстой гэгэрээд ингээд эрхийн цагт нийтийн ачаа хөнгөрөхөд нэг амьсгаа илүү авахд амархан л болно гэсэн. Ингээд араасаа бид нар дотроосоо нэгдээд оюун ухаан, бие махбод сэтгэл хөдлөлүүдэд таниад ингээд өөрийнхөө амьдралыг сайхан болгоод эргэн тойрныхоо зүйлсийг өөрчлөлт хувиргаад эхлэхийн цагт энэ хорвоо дэлхий сайн газар болохгүй гэдэг яах вэ? Нийтийн давтамж дээшлэхгүй гэдэг яах вэ гэдэг одоо ийм ойлголт энэ гинэ дэлхүүрт дамжуулалтын цаана байна. Тэр нэгдүгürt бид нар хуваагч хэвээр. Хоёрдугаарт өөрийгөө зассан бол эргэн тойрондоо би юу гүйх чадах вэ?
би юуг өөрчилж чадах вэ гэдэг дээр л анхаарна. Энэ бол одоо маш одоо нөгөө клишэ буюу маш юм үлэг болсон зүйлсийг л ярьж байгаа байхгүй тий. Гэхдээ энэ үлэг болсон зүйлс өнөөдөр улиг болчоод яригдал байх шалтгаан нь одоо болтол энэ ажил хийгдэж бүрэн дуусаагүйгийнх л байна. За би тэгэхээр яаж ерөнхийдөө энэ зүйл одоо тэгвэл энэ өөрийгөө хуулах процесс нь яаж өрнөж байгааг генийн түлхүүрийн профайл дээр нэг ерөнхий тайлбар оруулъя. За ингээд 3 төрлийн хөтөлбөр байгаа. Одоо таны өөрийн чинь профайл ба өөрийн амьдралын хөтөлбөр 3 төрлийн хөтөлбөр байгаа. За эхний хөтөлбөр буюу эхний замыг нь идэвхжлийн эрэмб гэж нэрлэдэг та. За идэвхжлийн эрэмб гэдэг нь болохоор зэрэг би энэ хорвоо дэлхий дээр эрэхтэй юг хийх гэж ирсэн. Ямар асуудлыг даван туулж хувирах гэж ирсэн. Ямар цөмөрлөг хийж одоо тэг хэн байх гэж ирсэн. Ямар зорилготой ирсэн бэ гэдэг ийм 4 асуулттай холбоотой. За энэ бол суу бэлэг идэвхжлийн эрэмб буюу яг хүн өөрийнхөө суур өгөгдлийг танихтай холбоотой ийм хөтөлбөр байна. За энэ хөтөлбөрийг идэвхжлийн эрэмб буюу суу бэлэг гэж нэрлэдэг. За энэ хөтөлбөрийг тэр ногоо ном гэдэг тэр суу бэлэг гэдэг номд энэ хөтөлбөрийг тайлбарлсан байгаа. За мөн энэ хөтөлбөртэй холбоотой би жилдээ 1 удаа бол яг сургаалт аялал хийдэг. За тэр хөтөлбөр гэдэг байгаа зүйлд юу ордог юм бэ гэхээр за амьдралын ажил буюу би юг хийх гэж ирсэн. Тэр энэ хүний хувьд хийх гэж ирсэн зүйл нь хийж байгаа зүйлээрээ дамжуулан өлсгөлөнг тий хязгааргүй байдал болгох гэж ирсэн байх юм шүү тий. Тэгвэл энэ хорвоо дэлхийд өсөглөн гэдэг зүйл байхгүй болоод бид хязгааргүй ихтэй одоо нөөц баялагтай эрдэм мэдлэгтэй байсан бол энэ өсөглөн гэдэг зүйл байхгүй болно да тий. Энэ хорвоо дэлхийд хамгийн сүүлчийн өсөж байгаа хүн өсгөө болоод хязгааргүй чанараа нээхэд энэ өсөглөн гэдэг зүйл бидний төвд дуусж байгаа байхгүй. Энэ зүтгэл. Тэгвэл энэ зүйлийг дуусгахдаа энэ зүйлийг хувиргадаг хэв дадал нь юу юм бэ гэхээр адал явдал. Тэр альва шин зүйлийг араас тэмүүлэх, шин зүйлийг турших тий өөрийн байгаа хил хязгаар өөрийн байгаа нэг хайрцагсан зүйлээсээ гарах гэж оролдох тий энэ бол өөрөө адал явдлын мөн чанар тий. Гэтэ энэ адал явдлыг эхлүүлэгч зүйл нь өрсгөл. За тэгвэл миний хийх гэж ирсэн зүйл гэвэл би энэ өсөглөн гэдэг зүйлийг адал явдлынхаа бэлгийг ашиглан хязгааргүй байдал болгож хувирах гэж ирсэн юм байна шүү дээ. За энэ томьёог тэгвэл би амьдралынхаа энэ юу хийх гэж ирсэн бэ гэдэг талбар дээр би тусгаад үзье гэд ингээд эндээс би холбоо хамаарал олох гэж хэлж байна. За тэгэнгүүт энэ амьдралын ажил буюу энэ юу хийх гэж ирсэн бэ гэдэг тойргоос гараад бид нар энэ сорилт гэдэг замаар явдаг. Тэгвэл хийх ёстой зүйлээ хийгээд явхад өнөөдөр бидний амьдралд юу тулгарч ийн вэ гэхээр сорилт гэдэг зүйл тулгарч байна. Хүн бүрийн амьдралд сорилт тулгарч байна. Энэ тулгарч байгаа сорилттой холбоотой одоо сорилтын зам гэдэг бясалгал байдаг. За ингээд сорилтоо туулаад явж итэл бид нарт яарталчгүй өөрийгөө болон өрөөл бусдыг өөрчлөх шаардлага гарч. За тэгвэл энэ хорвоо дээр нэг тийм асуудал байгаа юм. За жишээлбэл энэ генийн түлхүүрээ энэ профайлд өгнө үед төвчээргүүдэл гэдэг асуудлыг төвчээрийн бэлгийг ашиглан цаглашгүй чанар болгож хувирах гэж ирсэн юм. Тэгвэл энэ хүний хувирах гэж ирсэн өөртөө болон эргэн тойрондоо хувьсгах гэж ирсэн тэр асуудал нь өөрөө төвчээргүүдлийн сүдэр. Өнөөдөр бид нар өөртөө болон эргэн тойрондоо нийгэмд бусдад орчин тойрондоо төвчээргүй хандсанаас болж асар их зүйлийг алдаж, асар их зүйлийг одоо тий асуудлуудыг бид нар үүсгэж байгаа. Тэгвэл энэ төвчээргүй байдал гэдэг сүүдрийн цаад асуудал нь юу байгаа юм гэхээр цаг хугацаанд байгаа. Төвчээргүүдэл бол өөрөө цаг хугацаа байгаа юм байна. Цаг хугацаа хязгаарлагдмал юм байна. Би ингээд удахгүй хүчих юм байна гэдэг тэр айцтай холбоотой. Ер нь сүүдэр болгон өөрөө айцтай холбоотой байдаг. Тэгвэл цаг хугацаа гэдэг зүйлийг тэмцэтгэлээс аваад хайчих юм бол бид нар цаглашгүйрөө очиж байгаа. Хэрвээ бүх зүйл цаглашгүй байгаа цаг хугацаа гэдэг зүйл бид нар баригддаггүй байсан бол төвчээргүй байдал гэдэг зүйл байх уу? За ингээл одоо тунгаамслал эхэлж байгаа тийм. Тэгвэл төвчээр гэж юу юм бэ те гэдгийг өөрөөсөө таних. За нэгэн тал бүгдээрээ л адилхан үхэн. Тэгвэл үхэн үхтлээ төвчээргүй байж амьдрах юм уу, төвчээртэйгээр амьдрах юм уу гэдэг л бидний сонголт. Үр дүн бол яг адилхан үхэл дээр л одоо очиод дуусчаа. Тэг бүх үнэн, бүх зам үхэл рүү хүрэж байгаа тийм. Тэг юу үнэн гэвэл үхэл үнэн. Бид бүх зүйл дээр маргаж болно. Юу маргаж чадахгүй ганц хэдэг байгаа нь бид нөгөө төрхөн үнэн, үхэн үнэн гэдэг чинь үхэл гэдэг зүйлээр бид нар маргахгүй. Гэхдээ бид нар үхэх хүртлээр яаж амьдрах вэ гэдэг асуулт байгаа. Бид нар үхэх хүртэл бүх зүйлд төвчээргүй, бүх зүйлд тэсвэргүй, бүх зүйлд бухимдсан тийм ийм байдалтай байх юм уу? Эсвэл
бид нартэй ямар асуудал байгаа. Яагаад энэ ийм зүйл байгаа? Тэгвэл энэний ард гарахад юу байх юм гэд бодоод асуудлыг нь ойлгоод тухайн асуудлын шийдлийг нь эрен хайх гэж хичээгээд тэгээд тэр шийдлийг хэрэгжүүлээд үр дүнгийг нь үзэхийн тулд хүнд өнөдөр юу хэрэгтэй юм бэ гэхээр төвчээрл хэрэгтэй байхгүй. Тэ? За. Тэгэхээр тэр зүйлээ хийж байх явцдаа бид нар тэр цаглашгүй гэдэг чанараа ойлгож таних юм аа. Буюу цаг хугацаа гэдэг зүйл санаа зовхгүй байх, цаг хугацаанаас эрхчлөөтэй байх нь өөрөө цаглашгүй чанар байхгүй. Буюу бид нар айцаас ангид байх үедээ энэ цаглашгүй гэдэг чанарыг ойлгодог. Тэр чанарт хамгийн ойрхон очиг гэвэл төвчээр гэдэг зүйлийг төвчээрэг дотроо усалжруулах хэрэгтэй. Тэр хувьсал дээрээ одоо ийм төвчээргүүдлээс үдэртэй байгаа хүнд юу тохиолдоод тах нь байнга л тэсвэр төвчээрийг шалгасан л зүйл тохиолдоод тах нь шүү дээ. Тэр тэсвэр төвчээрийг шалгаж байгаа тэр зүйлс тэр хүмүүс тэр нөхцөл байдлууд эцэстээ яг яагаад байгаа юм бэ гэвэл бид нарыг төвчээрийн сургуульд сургах гэж л байна. Өнөөдөр нэг постыг нэг вайрал болж байгаа видеог нэг одоо алтааг бид нар зүгээр өнгөрөөчих хэмжээний л ийм төвчээргүй нийгмийг бүтээсэн байгаа байхгүй. Заавал нэг зүйл болохоор ингээд ялгаа шиг шаагилдаж очоод тэрэн дээр ингээд заавал ямар нэгэн тэр төсвөр төвчээргүй өнцгөө гаргаад үгээ хэлж явах ёстой юм шиг Таны цаг хугацаа тийм хямдхан, тийм үнэгүй юм уу Тийм юм бодоод хүний тэр хамаагүй юм бодоод явж байгаа бид нар тийм их завтай амьдралтай билүү Эцэстээ энэ төвчээргүүдэл цаг хугацаа хэмнэгээд байгаа юм шиг боловч яг үүндээ бидний цаг хугацааг хамгийн их барж идэг зүйл бол бидний энэ тэсвэр төвчээргүй байдал. Энэ тэсвэр төвчээргүй цаг хугацаа товчлох гэсэн хүслээсээ болоод бид нар амьдралаа анхаарлаа харин эсрэгээр товчилж идэг. Ямар нэгэн зүйлийн араас тэсвэр төвчээргүйгээр хөөцөлдөжсэнээс болоод нэг л мэтэд эргээд харахад юу босныг бид нар сандгүй, яаж хүрснээ ч сандгүй. Энэ төвчээргүүдлээс өдрөл өөрөө бидний анхаарал цаг хугацааг хулгайлах гэж байдаг ийм сүдэр. Гэхдээ энэ сүдэр өөрөө байж ич бид нар төвчээр гэдэг зүйлд суралцдаг. Тэр төвчээрээс дамжуулж бид нар цаглашгүй чанарыг нээдэг. За ингээд гих мэтчлэн одоо энэ бол ингээд ийм метроны буудал одоо ийм хот байгаа байхгүй. Эдгээр бол ингээд тэр хот хооронд явж хад замууд тэр тухайн газартаа очиод тодорхой хэмжээнд буудлаад, суудлаад, гинэл хүрээ уншаад, тунгаагаад, бясалгаад, бичээд хажуу тийш нэг тавьчаад ингээд тэр нэг түлхүүр дээрээ дор хаяж нэг сар орчмыг зарцуулах хэрэгтэй. Нэг түлхүүрээ хит уншиж хэрэгтэй. Номон дээрээ балал цохлоод хамаагүй ингээд цаашаа явчих хэрэгтэй. За ингээд цөмрлийн зам. За цөмрөл гэдэг бол ингээд бид нар өөрөө хийх гэж ирсэн зүйлээ хийгээд сорилтуудад даван тулаад аливаа зүйлийг хувьсган өөрчлөсний дараа яалтчгүй цөмрөлт болтгоо. Яалтчгүй шилжилт бидний амьдралд тохиолддог. Тэгээ энэ олон шилжилтүүдийн эцэст бид нар юу хийх вэ, юу өөрчлөх вэ гэдэг асуултаа илүүтэйгээр яаж амьдрах вэ гэдэг асуудал руу орж эхэлдэг. За энэ яаж амьдрах вэ буюу би ямар үедээ цацрсан гэгэн байдаг юм бэ гэдэг асуулттай холбоотой тойрог нь энэ цацралын тойрог байна. Тэгэхээр юу хийх үү, яах вэ гэдэг асуултаас илүү яаж амьдрах юм бэ гэдэг асуултыг асууж гэдэг бол өөрөө угаасаа төлөвшөж байгаагийн шиш тэмдэгтэй. Хөвчлэн 25, 30 наснаас хойш бид нар яаж амьдрах вэ гэдэг асуулт руу орж эхэлдэг. Тэр хөвчлэн эрүүл байх юмсан, зөв байх юмсан ч гэх юм уу, чанартай цагийг өнгөрөөх юмсан ч гэх юм уу. За тэгвэл энэ цацрал гэдэг тойрог дээр байгаа генетик хүрэн сүүдрэн таны дээр эрүүл цацарсан байдлыг хойш татж яадаг зүйл. За тэгвэл энэ дээр байгаа бэлэг нь таны дээр эрүүл цацарсан байдлыг дэмжиж идэг тэр зүйл байх нэ. За тэгвэл таны хувьд гутамшиг гэдэг зүйл юу вэ? Гэл тунгаан баслагаад эхлэх юм шүү дээ. Тэгэхээр та өөрийнхөө профайлыг татчихгаар таны түлхүүрүүг нь энэ дээрээ гараад ирнэ За жишээлбэл генийн түлхүүр 22-ын тухайх юм бол гутамшиг гэдэг бол ихэвчлэн энэ бол яг бидний нэр төртэй холбоотой байдаг. Нэр төр гэдэг энэ цаана би хэмбэ гэдэг асуулттай холбоотой байдаг. Тэгэхээр би хэмбэ гэдэг дээр миний хэн байх дээр асуудал үүсээд эхлэхээр миний нэр төр миний өөрийгөө үнэлэх үнэлэмж намайг хүмүүс үнэлэх харах тэр мэдрэмж өөрөө эмзэг одоо тэр сэтгэлээс буй тэр өөртөө санаа зовх зам үнэлээс эхэлж байгаа. Хамгийн наазах нь бид нар хүн байх гэж ирсэн тий. Гэтэл өнөөдөр хүн гэдэг хувь тавиланг бас гутааж бас бид нар заримдаа амьдэрч идэг. Одоо гутмаар баг өөрөө өөрөөсөө гутмаар үйлдэл үг ингээ гаргацсан л байдаг тий.
Тэгээд тэр үед яах юм бэ? Одоо тийм гутамшигтай ичмэр зүйл хийсэн байлаа гэдэг нөгөө ичлээгээд ямар өөхөх штэ гэдэг шиг тий. Тэр үед бид нар өөртөө болон тэр эргэн тойрны хүмүүст яаж хандах вэ гэдгээс бидний одоо төлөвшөж шалтгаалж байгаа байхгүй. Хин нэгэн хүн одоо тий ийм гутамшигтай нөхцөл байдалд орсон байлаа. Бид өөрсдөө орсон байлаа. Тэгэхэд бид нар тэрийг дээрээс нь дэвсэлх юм уу? Нийлээд доромжлох юм уу? Эсвэл энэ дээр эзэн сэтгэл гаргах юм уу? За энэ асуулт. Тэгэхээр энэ гутамшиг гэдэг зүйлийг бид нар мэдэрч байгаагийн цаана хинэн сэтгэл гэдэг зүйлийг амьдралдаа уурж оруулах урилга байгаа байхгүй. Тэгэхээр энийн сэтгэл гэж өөрөө юу юм бэ? Энийн сэтгэл гэдэг бол ямар үед альва зүйл нинжин байгаа вэ? Нинжин үйлдэл болж байгаа гэвэл бид нар хүртэх ёстойгоос илүү авчлаа гэдгийг мэдрэх үедээ бид нар хүний нинэн сэтгэл мэдэрдэг. Амьдралынхаа хамгийн доод зэгт одоо хамгийн гутамшигтай үед орсон үед хин нэгэн бидрийг төсөөлшгүй газраас гарч ирээд сайн сайхан үгийг хэлэх. Хин нэгэн бидрийг урамшуулах, биднэрт хайраа өгөх, анхаарлаа өгөх, магадгүй мөнгө санхүүгээр дэмжих. Шаардлага байхгүй, алба байхгүй үед бид нар тэр тусламжийн гараа сунгах үед бид нар нэн сэтгэлийг хамгийн их мэдэрдэг. Нэн сэтгэлийг хамгийн их мэдрүүлж идэг хүмүүс бол өнөөдөр бидний эцэг гих, дотны найз нөхөд эсвэл хамтрагч үр хүүхдүүд байдаг тийм. Энэ нэн сэтгэлийн цаана юу байгаа вэ гэхээр нэгүсэл байгаа. Нэгүсэл нэн сэтгэл хаанаас урсдаг юм бэ? Хайраас л урсдаг. Хайр байгаа газар нэгүсэл нэн сэтгэл байгаа. Буюу энгийнээр хэлэх юм бол хайр байхгүй газар гутамшиг ноёлдог байна шүү дээ. Хүн өөрийгөө хайрлахгүй байгаа үед тэр дотоод сэтгэлд тэр гутамшиг ноёлж байгаа. Гутамшиг ноёлж байгаа үед хүн өөрөө маш эмзэг болно. Нийгэм өөрөө маш эмзэг хэврэг байна. Нэгхэн хоёрхан үг үйлдэлээр нураад нунчих хэмжээний тийм. Тэгвэл бид нар өөрсөндөө хэр зэрэг нинжин хандах вэ гэдэг асуултыг л асууж би өөртөө хэр зэрэг нинжин хандж байгаа вэ? Тэгвэл цацрал дээр 22 дахь гинэ дэлгүүртэй хүн өөртөө нинжин хандхаа болоод буюу өөрт нь хайр тутахын цагт гэрэл нь бүхэн шүү дээ. Ер нь л одоо хинч байсан ялгаагүй нь өөрөө адилхан үйлчилж байгаа тийм. Гэтэ энэ бол хорвоо дээр байдаг зүг тогтол яг таны цацрал дээр байгаа учраас тань дээр бүр илүү сайн харагдана л гэсэн. За ингээд зориг буюу би хэн байх гэж ирсэн бэ гэдэг тойрог байна. За энэ дээр бол 47 дахь гинэ дэлгүүр байна. За ингээд хэн байх гэж ирсэн бэ гэсэн чинь би дарамтын сүдрэг хуурлынхаа бэлгээр одоо бэлгээ ашиглах хувьсэл болгох гэж ирсэн гэж. Буюу би хэн байх гэж ирсэн бэ гэхээр би нэг альва зүйлийг тий дарамттай хэцүү энд нөхцөл байдлуудаа би хувьсэл хөгжил болгох гэж ирсэн байна шүү дээ. За гих мэтчлэн за ингээмэрхүү байдлаар одоо өөр төрлийн маш энгийнээр ингээд тунгаан бяцлаглуудыг хийж болно. За ингээд энэ бол эхний хөтөлбөр буюу идэвхжлийн ирэмб буюу хэн байх одоо тий юу хийх гэж ирсэн, ямар асуудлыг шийдэх гэж ирсэн, яаж би эрүүл цацарсан байх гэж ирсэн, хэн байх гэж ирсэн. За хоёр дахь амьдралын хөтөлбөр болвол сугар буюу хайр ба харилцааны ирэмб. За одоо 8 сарын 8-нд эхлэх гэж байгаа сургалт маань яг энэ сугарын ирэмбээр аялах сургалт байна. За 12 7 хоног үргэлжилж байгаа. За 12 7 хоног явахдаа юу хийх тухай товчхон яриа. За ингээд 1 2 3 4 5 6 тойрог байна. За тойргуудыг холбосон 1 2 3 4 5 зам байна. За ингээд 6 тойрог 5 зам нийлээд 11. За тэгэхээр хаалтын уулзалт нь өөрөө 12 гээд ингээд 12 7 хоногийн ийм уулзалт одоо ийм аялал байх. За тэгвэл 7 хоногт нэг 7 хоногт бид нар нэг бол тойргоор аялна, нэг бол замаар аялна. Зам болгон бас өөрийн гэсэн нэртэй, өөрийн гэсэн утга учиртай байгаа. За тойргоор аялж байгаа 7 хоногт тухайн одоо яг саяны миний ярьж байгаа шиг тухайн тойргийн талаар маш дэлгэнгүй ярилцсан юм. Ер нь энэ тойрог яг ямар учир утгатай, ямар одоо тэ зоригтой энэ тойрог дээр байгаа түлхүүрийн сүүдэр нь ямар учиртай, бэлэг нь ямар учиртай, тэ сэдийн ямар учиртай нэг бүчлэн ярилцсан. За тэгээд тухайн тойрог дээр байгаа энд одоо ийм цэгийн артлын тоо байгаа шүү дээ, тэ шугам гэж байгаа. Энэ шугам болохоор тухайн тойрог миний амьдралд миний зам байдал дээр яаж илэрдэг вэ гэдэг асуулттай холбоотой байдаг байхгүй. Тэгээд 6 шугам байгаа. Тэр тухайн тойрог болгон дээр 6 шугам яаж илэрдэг вэ гэдэг тайлбаруудыг хийж өгье. Ийм онцлогтой. За ингээд одоо хамгийн ихний 7 хоногт бид нар зориг гэдэг тойргоор аялаад зорилгын тойргийнхоо сүүдрийн тухай ярилцаад, бэлгийн тухай ярилцаад, сэдийн тухай ярилцаад
Тэгээд шугам нэг бүрийнхэн тухай ярилцаад тэгэд хүн болгон өөрийнхөө тухайн 7 хоногтод өөрийнхөө түлхүүртийг уншиж орж ирээд асуултуудаа асуугаад хуваалцах хүсэж байгаа зүйлээ ингээ хуваалцаад яв. За 2 дахь 7 хоногт нь даарма буюу хувь тавилангийн зам гэдэг замаар байл. За хувь тавилангийн зам бол өөрөө би хинбэ гэдэг энэ зорилгын тойрхоос эхлээд явж байгаа. Тэгээ хувь тавилан гэдэг зүйл яг өөрөө юу байдгийм бэ гэдэг тухай ярилцсан. Тэгэхээр бид өөрөө хэн байх гэж ирсэн тэр хүнээрээ байгаад амьдрахад хувь тавилан бидрийг авах ёстой тэр замаар минь хөтлөн дагуулнаа. Тэр үүлийн үрийн замаар минь хөтлөн дагуул. Энэ үүлийн үрийн буюу энэ кармын замын тухай бид нар хамтдаа судлаад тэгээд хамтдаа бясалгал хийгээд тэгээд 3 дахь 7 хоногийн таталцлын төр. За ингээд амьдралтаа тэгвэл би хэн байх гэж ирсэн бэ гэдгээ ойлгоод эхлэхээр би юуг татдаг вэ гэдэг нь ойлгомжтой болоод эхэлнэ, тийм үү? Буюу ихэвчлэн бид нар нөө нэмэх хасах зэнгүү таталцдаг гэдэг шиг өөрийнхөө эсрэг одоо төлөг илүү татчихдаг. Тэр нь яагаад вэ гэвэл өөрийгөө л таниулахын тулд бид нар одоо бидний амьдралд учраад байгаа хүмүүс учраад байгаа шүү дээ. Өөрийгөө л илүү ойлгохын тулд түүнээс хүнийг засахын тулд хүнийг сайжруулахын тулд хүний амьдралыг төвшин ахиулах гэж бид нар хүмүүстэй харилцаанд ордог. Бид нар өөрийгөө сайжруулах гэж өөрийгөө ойлгох гэж өөрийгөө хайрлаж сурах гэж энэ бүх зүйлс бидний амьдралд татагддаг байх нэ. Тэгвэл өөрийгөө нэг талд гаргаад өөрийнхөө татаж байдаг зүйлсээ нөгөө талд гаргаад ингээд одоо харах боломж байна. За тэгвэл энэ 45 дахь генийн түлхүүртэй хүний хувьд харилцаантай ихэвчлэн ноёрхол гэдэг зүйлийг татдаг байна ч тийм. Сүүдэр ноёрхол, бэлгэн нэгдэл, сэдийн нөхөрлөл. Ноёрхол гэж өөрөө юу юм бэ? Нөгөө дээр доор харилцаа шүү дээ тийм. Одоо бид нар ярьдаг хүнтэй тааралдал хамгийн түрүүнд одоо хинэн дээрээ хинэн доороо байна гэж үздэг гэдэг шиг тийм. Ерөөсө бидний нийгэм юм ноёрхол тогтоох, эрх мэдэл тогтоохтой холбоотой болсон байгаа байхгүй тийм. Заавал бүх зүйлийг ингээ хүмүүсийг дугаарлал ингээл дээр доор нь оруулаад энэ ингээд бидний хувьд бүр автомат зүйл болчихсон. Тэгвэл энэ хүний харилцаан дээр хамгийн том сорилт нь хинэн ноёрхлоо тогтоох юм бэ л гэдэг асуулттай холбоотой байдаг юм шүү дээ. Тэгэхээр энэ хүн нэг бол өөрөө хэнийг ноёрхолд амархан автчаад байдаг. Нэг бол өөрөө хэнийг ноёрхол тогтоох гэдэг тийм. Тэгэхээр энэ харилцаан дээр ерөнхийдөө тэнцвэрээ олох сорилтдаг юм байна шүү дээ. Таталцал дээр. За тэгээд таталцлын тойрог бол хөвчлэн бидний одоо нөгөө нэг sexual wound буюу одоо нөгөө хайрын шарах, одоо бэлгийн шарах гэж ирдэг. Тэр шарахтай холбоотой байдаг. За тэгэхээр ноёрхлын сүүдэр бол хөвчлэн одоо янз бүрийн одоо хүчирхийлэл дэрлэлттэй холбоотой тийм харилцаануудыг өөртөө илүү татчихсан бол тэнд юу байсан бэ тийм. Тэнд ямар асуудал байгаа вэ гэдэг. Тэгээд тэр зүйлээ олоод тэр бэлгтэйгээ ажиллаад цад сэтийгээ тунгаан бясалгаад баг гэж тунгаан бясалгахын хэрээр энэ сүүдэр өөрөө тэнцвэрээ олохыг сэтий болох гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ сүүдэр гэдэг зүйлийг бид нар ингээд муу зүйл байгааг нь баллуурдах гад, арилгах гад, угаах гад одоо амьдралаасаа тасдаж хайх гад байгаа даа биш. Тэр одоо нөгөө нэг нүрээ угаасан байдал нь өөрөө сэдийн баггүй. Тэр одоо бид нар ингээд маш их зүйл төр ингээд өөрийнхөө сул талыг, бусдын сул талыг олчвол тэрийг ингээд засах гал зүтгэхгүй л ингээд чиг энэ бол бид нар өөрөө өөртөө дайн зарлж байгаас ялгаагүй зүйл байхгүй. Дайны нөхцөл байдалд хэн ямар ч тал хождгүй шүү дээ. Тэгээ дайны нөхцөл байдал бүгд амиа хамгаалгын инстинкттэй болдог учраас бусдыг өөрөөсөө юм ялгаатай эсрэг талд гаргаад ингээд бүх зүйл дээр тарих толгой ажилуулахгүй зөвхөн амьд үлдэх инстинктээр л. Тэгэхээр бид нар өөрөө өөртөө дайн зарлаад эсвэл хин нэгэн хамтрагч хамт амьдарч байгаа хүнтэй дайн зарлаад бид нар юунд ч хүрэхгүй гэдгийг бид нар бүгд мэдэж байна. Тэр 45 дахь генийн түлхүүрийн бидэрт ойлгуулах гэж ирсэн зүйл нь бид нэг нэгээ ноёрхох гэж оролдохоо болох үед илүү нэг нэгээ нэгтгэх гэж тий нэгтлийн өнцгөр нэг нэгийг ойлгох гэж нэг нэгнтэйгээ илүү нэгдмэл өнцгөр альва зүйлийг харах үжийнхэн нөхөрлөл бий болт юм аа. Тэр нөхөрлөл бий болсон цагт ноёрхол гэдэг зүйл байдгүй юм аа. Ухтан хүн төрөлхтөн бүгд бие биенийхээ бид үүсдэг нэг нэгнийхээ анд нөхөр юм а. Яг бол бид нар цаанаа нэг л одоо тий сүнсэн том супер сүнсэн ухамсарыг нэг л зүйлийг одоо өөр талс хэсгүүд нь штэ тий. Гэтэл бид нар нэг л зүйлээж нэг нөгөөд нь ноёрхох гэж одоо хичээх ямар шаардлага байгаа вэ? За гих мэтчлэн ингээд одоо явдаг. Тэгэхээр яг хувийнхаа харилцаан дээр бол би яг ямар зүйл дээр ингээд ноёрхол тогтоох гэдэг эсвэл ноёрхлын эсрэг байгаад гэдгүүдээ тунгаан бясалгана гэсэн. За ингээ үүлийн үрийн зам, хувь тавилангийн зам гээд дараагийн зогсоол бол IQ буюу миний оюун ухааны нөхцөл төлөв.
За энэ бол бидний 14-өөс 21 насны амьдрал буюу ихэвчлэн бидний яг идэр залуу наснда одоо сурж дадсан тийм хэв дадлуудтай холбоотой байдаг. Бидний оюун ухааны нөхцөл төлөвт ерөнхийдөө энэ насанд одоо төлөвшөж тогтдгоо гэж үздэг гэсэн. За энэ хүний хувьд дахиад нөгөө өсөглөн гэдэг судраг гараад ирлээ тий. За тэгэхээр оюун ухааны хувьд энэ хүн бол өөрөө эрдэм мэдлэг тий. Одоо тий магадгүй байр суурь, магадгүй ишөө илүү олон зүйлсийн араас ингэж явахтай холбоотой. Илүү зүйлсүүдэд тэмүүлсэн ямар нэгэн зүйлсээр дутуу байсан тэр мэдрэмжээ нөхөх гэж одоо тий яг тэр хугацаа магадгүй зарцуулсан хүсэмжилсэн ба. Эцэстээ юугаар бидэнд тусдаг вэ гэвэл харьяал дутаж байгаа шүү дээ. Хүн болгон ер нь харьяал дутаж байгаа. За тэгээд тэр хайраар дутсан тэр үлсэн зүйлсүүдийнхаа тэг эргээд олохын тулд бид нар ямар хандлага гаргаж, ямар үйлдэл хийж, ямар үг хэлж гин гэдгийг л одоо бидний хэн бэ гэдгийг л харуулж байгаа байхгүй тий. За ингээд оюун ухааны нөхцөлтүүлэг. За дараагийнх нь бол за ингээд энэ дэр оюуны зам гэж явж байгаа. За энэ дэр бас нэг бясалгал ингээд зам болгон дэр нэг бясалгал байгаа гэсэн үг. Тэгээд энэ зам болгоныг бас тухайн 7 хоногт нь ер нь ярилцсан. Жишээлбэл ингээд оюуны зам, тэг ухааны зам гэж юу юм бэ? Ухаан гэж юу юм бэ гэдэг тухай ярилцаад тэгээд тэрэн дээрээ төвлөрөөд ер нь нийтээрээ бид нар яг энийг яг юу гэж ойлгох юм бэ гэдэг тухай ингээд ярилцаад явна гэсэн. За дараагийн тойрог нь бол сэтгэл хөдлөл буюу EQ, миний сэтгэл хөдлөлийн чадамж. За энэ бол 7-аас 14 насны амьдрал буюу ихэвчлэн бидний өсвөр наснда гаргасан шийдвэрүүд байдаг. Хэрвээ та эргээд санах юм бол бид нар шилжилтээ яг энэ эмзэг насн дээрээ айгүй том сэтгэл хөдлөлийн шийдвэрүүдийг гаргацсан байдаг. Энэ наснд бидний оюун ухаан хангалттай төлөвшөж тогтоогүй үнцийн үзэл баримтлал тогтоогүй байдаг. Гэхдээ бид нар маш их сэтгэл хөдлөл, эмоцийг мэдэрж идэг. Тэр эмоцийг мэдэрснийхаа үр дүнд том шийдвэрүүдийг айхтар зүйл бодлогоор гаргацсан байдаг. Айхтар зүйл бодлого гэдэг нь юм боддгоо гэсэн үг биш. Угаасаа тэр юм бодож шийдэх нас нь болоогүй цэвэр гормоноороо бүх зүйлийг шийддэг тэр нас нь өөр 7-аас 14 нас байгаа тийм. За жишээлбэл эцэг ихтэй хийх ихтэй дургу, амьдарч байгаа орчин нөхцөлтэй дургу, найз нөхдөдөө гомдсон, эсвэл бусдад дээрлэхүүлсэн, ямар нэгэн хүчирхийлэлд өртсөн, шудраг бус байдлыг амссан гэх юм уу тийм. Энэ үед жишээлбэл шилжилтийн насн дээр маш уур хилэн одоо нойрхож байгаа шүү дээ. Тэгвэл тэр одоо тий уур хилэнгээс болоод үзэн ядалт болоод яг тийм зүйлийн эсрэг юм шийдвэрүүд гаргацсан. Би хизээч одоо аавшгээ болохгүй, ээжгээ болохгүй. Би хизээч одоо шудраг бус зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй. Муг нь бол маш зөв шийдвэрүүд гаргаж идэг. Тэгвэл тэр шийдвэрүүдээ хит хүчтэй, хит туйшрангуй гаргаснаас болоод нэг юм ертөнцийг үзэл тогтоод эргээд нөгөө эмзэг сэдв шарахыг нь сануулсан зүйл гарахад шууд нөгөө сүүдрээрээ хэрэгцэлждэг. Яг яагаад хэрэгслээ таага тайлбарлаж чадахгүй ч гэсэн цаанаасаа л тэр одоо дутууд улмагтай тэр асуудлууд нь гарч ирээд сөргүүлцээд байдаг. Тэгвэл энэ оюун ухааны нөхцөл төлөв дээр яг адилхан. Энэ бол бас л бидний оюун ухаанаараа тэр одоо уурсан тэр тавгүй тухгүй байгаа тэр дутуу мэдрэмжээс гаргаад нэг юм шийдээд өөртөө тогтооцсон үнц юм баггүй. Тэгэл тэр үнц энүүд нь ингээл хөндөгтөхөр одоо нөгөө нэг өт хатахаар хүртэл аргамна гэдэг шиг тэр шарахаараа буюу тэр сүүдрээрээ хариу үйлдэл үзүүлээд. Тэр генийн түлхүүрээ уншаад энтэг ажиллахын давуу тал нь юу юм бэ гэхээр ядаж тийм үедээ ямар төрлийн реакц гаргадığын шинж тэмдгүүд нь юу байдیں۔ Миний дотор талд юу болдгийм бэ гэдгээ анализ хийх, тэрэндээ дүн шинжилгээ хийх, тэрийгэ ядчил анзаарах тийм боломж байгаа. За тэгээд ингээл одоо яриад эхлэнгүүд хүмүүсийн хамгийн түрүүнд ирдэг эргэн тойрныхоо хүмүүсийн профайлыг харж эхэлдэг. Хүүхдийнхээ профайлыг татна, нөхрийнхөө профайлыг татна, найзынхаа профайлыг татна. Тэгэл ёстой ийм штэ, тийм штэ, яг тийм байсан бэ штэ. Нэрэл яг ингэдэг штэ. Чи яг ийм чамд яг ийм зам байдаг штэ гэл хэлдэг. За энийг бол би маш их давтаж ярьдаг. Тэр энэ профайл чинь энэ генийн түлхүүр гэдэг зүйлийг та олцсон байгаа бол энэ та өөрөө ажиллах зорилттой зүйл. Энийг ингээл байрч авангуутаа л ингээл хорвоо дэлхийг шүүгээл те хорвоо дэлхийг ингээл цэгцэнд нь ухаан санаагаар бараг цэгцэнд нь оруулах гал ингээл хэлдэг. За энэ бол дахиад бидний л эго аахгүй. Тийм. Тэгэхээр энэ бол өөрөө бас нэг л ажиллах зүйл те. За ингээд цаашаага яваад SQ буюу миний сүнсний чадамж гэдэг тойрог руу орж ийн. За энэ бол сүнсний чадамж гэдэг зүйл нь өөрөө бидний 0-7 нас буюу бидний ямар ч гадны нөхцөлдүүлэггүй цэвэр ариун те нөгөө хөөхтөрөө байх үед бид нар энэ чанараа агуулждаг. Тэгээд харамсалтай нь эсвэл одоо зол завшаанаар бид нар одоо орчин тойрондоо дасан зохицохын тулд
бас өөрчлөгдөж байгаа шүү дээ, тий. Тэгэд өөрчлөгдөхгүй болвол бид нар нөгөө хүүхдийнхээ сэтгэлээр ингээм амьдраад ахаар энэ нийгэмд чинь амьдрах ямар ч боломжгүй байх учраас энэ олон тойргуудаар энэ амьдралынхаа энэ одоо хаалга бүрийг давхтаа одоо үдсэн тулсан зүйл болгоноосоо болоод бид нар шийдвэрүүдийг гаргаад өөрчлөгдөд явж байгаа. Тэр энэ аяллаа гол зорилго нь энэ орсон хаалгуудаараа ухарж ороод хойноос нь урагшаага яваад тэгээд гүн рүүгээ орох юм аялал байхгүй. Одоо хойноос нь ухраагаад амьдралаа ухраагаад ингээд бодоод байхаар яг сонгоны хайс хуулж байгаа юм шиг гадна талын хайсуудыг хуулаад эхлэхдээ хүүхэд тас дээр очиж байгаа. Тэгэхээр энд миний гаргасан шийдвэр, энд миний уулзсан хүмүүс, энд миний зорьсон зүйлс энэ бүгд намайг яаж байгааг намайг өөрчилж байгаа байхгүй. Гэтэ хүмүүс тэгж хэлдэг шүү дээ. Намайг эвдэлцэн байна, би эвдэрсэн байна, чамаас болоод ингэсэн байна. За энэ бол эргэл дахиад хохирох чадал. Эцэст тэр хүмүүстэй уулзаад эвдрэх, тий, өөрчлөлт сонголтыг бид нар өөрсдөө хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрч ижил бид нарт өөрчлөлт ирнэ. Хин нэг ямар нэгэн зүйл дээр одоо буруутахад бол бид нарт өөрчлөлт ирэхгүй. А тэр хүнтэй уулзсан юм чинь тэр хүнээс болоод өөрчлөгдсөн тэр үйл явдлаас болоод та ингэсэн юм чинь тэр чинь бас нэг цаана нэг шалтгаан бас байгаа байх та. Тэр яг юу юм бол гэдэг нэг юм багахан одоо сониуц сэтгэлээр л яг хандах нь одоо өөрчлөлт ихлэл. Хэрвээ тэгж ч одоо бодоход танд хүндүр хэцүү байвал заавал ингэж одоо өөрийгөө зовоох бол хэрэггүй. Заавал гинийн түлхүүртэйгээ ажиллах хэрэггүй. Тэ? Цаг нь болоогүй бас байж болно шүү дээ. Ямар нэгэн зүйл ойлгохгүй, ямар нэгэн зүйл үнэхээр хүнд байхад чинь өөрийнхөө бид нар бас шахах ямар ч хэрэггүй. Хин нэг бас ерөөсөө хүчлэх хэрэггүй. Энийг анзаараад мэдээл ийм зүйл байгаа юм байна да гэд мэдээлэл аваад өнгөрч. Тэр мэдээлэл нэг л өдөр таны амьдралын туршлагаар нотлогдоод мэдлэг болно. Өөр орчин нөхцөлд нотлогдоод тэгэхээр тэр зүйл бүр амьдралаар шалгараа гараад ирэхээр мэрхүү ухаан болно. Тэгэхээр энэ одоо мэдлэг одоо тий энэ мэдээллийг мэдлэг болгоод мэдлэгийг мэрэгэн ухаан болтол нь бидний дотроо нэрх процессыг тунгаан бясалгал гэж нэрлэдэг та. Тэр процессыг ер нь амьдрал гэж нэрлэдэг та тий. Бид нар энэ үдсэн харсан заримдаа бид нар зарим зүйлийг бүр 10 жилийн дараа 20 жилийн дараа бүр магадгүй яг хүүхийнхээ өмнө магадгүй хүүхдээ ч ойлгоогүй өнгөрсөн хүмүүс өндөө байдаг байх тий. Гэхдээ энэ ойлголтууд тархины артал сүнсний ухамсарч угт нэрэгдээд чанагдаад л явж байгаа. Тэгээд цаг нь болоод хугацаанд дүүрээд нэрэгдэж чанагдаад дуусахаараа тэр өөрөө ухаарл мэрэгүү ухаан болоод таны амьдралаас цэцэг дэлбээ болж дэлгэрэх нь бол гарцаагүй. Тэр энэ бүх зүйлтэр бидэрт юу хэрэгтэй юм бэ? Дахиад энэ хүний хувьслын ториг төр байсан нөгөө төвчөр гэдэг бэлэг маш хэрэгтэй байгаа зү тийм. Төвчөр гэдэг бэлэг маш хэрэгтэй. Тэр энэ амьдрал хүрээ маш уртын аялал байгаа учраас энэ уртын аялал бид нар тэр уртын аялалтанд тохирсон хэмжээний төвчээр хатуучлыг одоо гаргах хэрэгтэй. Тэгэхээр яг энэ генийн түлхүүртэй ажиллахад бид нарт энэ төвчээр гэдэг зүйл маш чухал. Зөвхөн генийн түлхүүрийн төлөө л одоо таны төвчээртэй бай гэдэг юм биш. Энэ зүйлийг угаасаа л нутагшуулаад илүү төвчээртэй хүн болчих юм бол танд л хэрэгтэй шүү дээ, тийм. За ингээд сүнсний чадамж гэдэг бол яг одоо суур одоо өгөгдөл гэсэн. За энэ дэр бол бэлэг нь хариу үйлдэл, сүүдэр нь хариу үйлдэл буюу реакцлах гэж ярьдаг те. За сэдийн хувьсгал тэгээд уучлаарай бэлэг нь хувьсгал тэгээд сэдийн дахин төрөлт. За өнөөдөр бол бидний энэ хариу үйлдэлийн нийгэмд амьдарч байгаа. За сошиал медиа бол бидний энэ хариу үйлдэл одоо энэ одоо хим биологийн энэ хариу үйлдэл үзүүлэх системдэр бол ингээ бүрэн тоглолт хийж байгаа. Бидний дотоод шүүрэл нөгөө янз бүрийн нөгөө допамин, серотонин тэ нөгөө янз бүрийн шүүрлүүд ялгарх энэ системүүдийг одоо судалчаад тэр хариу үйлдэл үзүүлэх механизмыг нь аль болох одоо тэ эргэлтийг нь богинохон аль болох асар их хариу үйлдэл дунд одоо байлгах гэж аль болох тэр хариу үйлдэлийг бид нар reaction гэж нэрлэдэг шүү дээ. Одоо react нөгөө лайктаар, subscribe-аар нөгөө комент бич гэдэг чинь энэ бүгд чинь хариу үйлдэл байхгүй. Тэгэхээр энэ бүх системүүд өнөөдөр би одоо гол зорилго нь биднээс аль болох их хариу үйлдэл engagement react авах гэж л байгаа шүү дээ. Тэгэхээр тэгэх тусам бид нар өөрсдийгөө тэр хариу үйлдэл буюу тэр хим мэдрэмжийнхаа зүгээр боол болгож өгч байгаа. Тэр зүйлээсээ зүгээр хараат болгож өгч байгаа. Мэдээж хариу үйлдэл реакц мэдрэмж маш чухал. Гэхдээ бид нар өөртөө мэдрэгдсэн болгоныг л хуваалцаад байдаг ийм нийгмийг бүтээчих юм бол энэ чинь хатгуусны нийгмээс ямар ч ялгаагүй уур хүрхээр л уур хүрээд байна. Инээ түрхээр л инээ түрээд байна. Хайр хүрхээр л хайр хүрээд байна. Тийм байж болно. Гэхдээ тэрийг
байнга бусадтай хуваалцаад бусад хүмүүс тэрийг нэлцаагаал бусдаас болоод нэг тэгээд байгаа юм шиг хандлагыг ингээд тэр одоо хүүхдийн зам байгаа байхгүй. Яг тэр хүүхдийн занг улам мөвгшүүлж байгаа ийм системүүд байгаа. Яг гэвэл биднээс их хариу үйлдэл авах тусам их одоо хөдөлгөөн урсгал нэмэгдэх тусам их зар сурталчилгаа зарах боломжтой. Хүний анхаарлыг хэдий ч удаан хугацаанд тогтоож чадсан төдий ч их хэмжээний зар сурталчилгаа бүтээгдэхүүн борлуулах боломж нь бүрдэлтэж байгаа шүү дээ. Хэр хэмжээний дата цуглуулан төдий хэмжээнд сайн бүтээгдэхүүн зарах боломж л бүрдэж байгаа. Энэ бүх системийн ардтал тийм ганцхан л зорилго байгаа тийм. Тэгэхээр энэ системийн одоо нэг юм хохирогч нь болоод тий одоо нэг эрг шурган болоод явах юм уу? Эсвэл энэ системийг ойлгоод тэр системийг өөртөө хэрэгтэй байдлаар өөрийнхөө төлөө ажилуулж чадах юм уу гэдэг нь л одоо бидний энэ зууны одоо асуулт байгаа тийм. Тэгэхээр энүүгээрээ юу гэж хэлэх гээд байгаа вэ гэвэл одоо Facebook битгий хэрэглэл ч юм уу тийм сошиал медиа битгий хэрэглэл гэдэг одоо бас нэг юм туйшрах зүйл байгаа байхгүй. Энэ дахиад нөгөө хариу үйлдэлээс өдр ажиллаж байгаа байхгүй. Нэг болохоор 100% бай, нэг болохоор 0 бай гэд ингээд энэ бол зүгээр л туйшрал. Сүүдэр бол өөрөө тэр чигтээ туйшралт явуулдаг. Нэг болохоор бүх эрчүүд эрхүү шиг мундаг зүйл байхгүй, нэг болохоор бүх эрчүүд эрхтэй хүн шиг өөдгөө зүйл байхгүй болчихдог. Нэг болохоор AI шиг хэрэгтэй зүйл байхгүй, нэг болохоор AI шиг муу зүйл байхгүй болчихдог. Тийм сайн муу гэдэг зүйл тухайн зүйлсэд огт байхгүй ш. Тэд нар чинь зүгээр л хэрэгслүүд амьгүй зүйлс. Тэднэрт ам өгөөд байгаа хүмүүсний зүйл нь юу юм бэхээр бид нар энэ амтай хүмүүс өөрсдөө бид нар ирчмээ шингээд ам өгөөд байгаа. Тэнд бид нар ямар төрлийн ирчим, ямар төрлийн ам, ямар утга учир, эмоцо шингэн тэр зүйл өөрөө тийм л зүйлээр амьлна шүү дээ. Бид нар хар үг л хэлээд ах юм бол тэр хар үгээр л амьлна. Сайн сайхан үг, сайн сайхан хандлагаар л тэр сайн сайхан зүйлээр л амьлна. А юу ч өгөхөө болчих юм бол харин юу болох вэ тийм. Тэгэхээр хариу үйлдэлийн сүүдэр өөрөө сайн ч эсвэл муу ч хамаагүй байдлаар хүний анхаарлыг татчихдаг. Энэ хариу үйлдэлийн сүүдрийг төлөөлөх хамгийн одоо сонгодог үг бол одоо муу PR гэж юу лээ? Сайн маркетинг одоо сайнаар хэлүүлэх, муугаар хэлүүлэх аль нь PR маркетинг гэдэг юм аа. Гэдэг ааштай. Тэгээд нэрэл ингээд хүмүүсийн хэл амыг идээд байгаа мөртлөөс илүү алдартай болоод фолловер өсөд идэг гэдэг ингээд яриад байгаа тийм. Энэ өөрөө хариу үйлдэлийн сүүдрийн л өөрийнхөө сонгодог хэлбэр аа. Тэгвэл тэр зүйлд анхаарлаа өгөх болчих, агаар өгөх болчих, эрчим өгөх болчих. Тэгвэл тэр зүйл яах юм? Өөрөөхөө л оршин шүү дээ. Тэ? Яг өөрийнхөө бодит байдлаараа л. Тэр энэ зүйлийг сурах гэж энэ сүүдэр байдаг байх нэ. За тэгэхээр сүнсний SQ буюу сүнсний одоо чадамж гэдэг дээрээ 49 гэнэл хүртээ эсвэл өндөрлөж өөр талбартай байдаг бол ингээд саяны тухайн бяцлалууд бүгд л одоо ялгаагүй адилхан нөлөөлнө. Гэхдээ зүгээр тухайн линзээрээ харуул илүү сайн. Тэгээд бэлэг нь бол хувьсгал буюу энэ хариу үйлдэл гаргахаа болно гэдэг өөрөө хувьсгал байгаа байхгүй. Анхаарал өгөх бол тэр анхааралынхаа эзэн нь өөрөө болж эхлэх үед бид нар өөрөө анзаарахтай болох үед энэ хариу үйлдэлийн одоо тохирч золиос байгаа болж байна. Хариу үйлдэлийн сүдрийн хамгийн их хэлдэг үг чамаас болсон. Чи намайг одоо жишээлбэл уурлуулаагүй би уурлахгүй байсан ч гэдэг юм те. Бусдад буруудах, арх уучаад архинд буруудах ч гэдэг юм те. За тэгэхээр одоо нөгөө за ингээд үргэлжлүүлээ. За ингээд сүнсний чадамж тойргоос цаашаа явангууд цөм гэдэг тойрог руу орж ийн. За би энийг одоо ингээд ярьж дуусаад та бүхний комментуудыг уншаад бас хариулах асуулт байвал хариулъя. Тэгэхээр асуултуудаа асуугаад үлдээчээрээ. За тэгээ хамгийн сүүлийн тойрог бол цөм буюу ариун шарах гэдэг тойрог байна. За ингээд энэ сонгоны хальсыг хуусаар байгаад ирж байгаа энэ тойрог бол бидний ариун шарах буюу яг ухтаа хийм бэ? Яг ямар зүйл, ямар шарахыг анхаах гэж ирсэн бэ гэдэг энэ асуулт буюу хүн болох гэж ирснийх те бид нар нэгэн одоо энэ хорвоод нэгэн өөрийнхөө асуудал шийдэж зогсохгүй энэ хорвоод хэдрэг байгаа асуудлаас бид нар нэмэглэх гэж хөнгөлөх гэж бүр сайн ярил шийдэх гэж ер нь бол бид нар гэрх гэж ирсэн те. Ер нь бол гэрх гэж ирсэн байхгүй. Тэгвэл гээрлэг зориг болгоод гэрчдэг байсан бол бүгд л гэрчих байсан. Зориг нь өөрөө гэрх биш, гээрл бол бид нар зорилгынхоо төлөө явж явах явцад тохиолдож байгаа зүйл юм шиг байна. Одоо энэ бол гэхдээ миний ойлголт би бол одоо хин нэгний одоо хэлсэн үгийг одоо мэдээж одоо хүн болгон өөрөөрөө тайлбарлана тий. Би бол мэдээж одоо бүр тийм ингээ гээрцэн хүн бол огт биш. Гэхдээ миний ойлгож байгаа бол гээрл гэдэг бол бид нар зорилгынхоо төлөө явж байгаа үед тохиолдоод
одоо болж байгаа өөрчлөлт болохоос биш яг энэ цаг мөчөөс эхлээд би гэгэрлээ. Ингээд би өөр хүн болоо гэдэг зүйл одоо байхгүй л гэж бодож байна. Яг ингэж одоо бодно гэдэг бол өөрөө маш тийм хязгаарлагдмал зүйл юм шиг санагдаад байхгүй. Харин ч бид нар бүр тасралтгүй гэгээр сэрэн байх ёстой шүү дээ. Тэ? Шин зүйлийг сурна гэдэг чинь өөрөө тодорхой хэмжээнд тухайн сэдвийнхаа хүрээнд гэхэр чингэл гэсэн үг шүү дээ. Тийм биз дээ. Тий? Одоо шинэ зүйлийг ойлгоод, шинэ ухаарлыг аваад тэр ухаарлыг бүр амьдрал дээрээ биежүүлээд өөрөө тэр зүйлийнхаа бодит баталгаа болно гэдэг чинь гээрэл биш юм гэж үү? Тэгэх юм бол ер нь хүн хязгааргүй үргэлж шинэ зүйлийг сурах боломжтой юм чинь хүн хязгааргүй гээрэх бас боломжтой гэсэн үг байхгүй. Нэг зэгт очиод зогсох тухай биш. Амьдрал ухамсар гэдэг чинь бүр ингээд тасралтгүй байнгын хөгжиж хувьсах гэж бидний хорвол хэд байгаа штэ. Нар ч гэсэн тодорхой түвшинд очиж за би одоо болцсон шүү. Одоо ингээ болцсон. Одоо бүх юм хаагаад шоу дуслаа. Гихгүй л байхад байгаль дэлхийд ихгүй л байхад бид нар одоо тэгэх тийм эрх хэмжээ бол одоо байгаа гэж бодно гэдэг бол маш тийм явцуул бодол юм болов тий. Гэхдээ яг уу одоо энэ бол нөгөө миний өнцгөөс гадна миний яг өнөөдрийн энэ цагийн л барьж байгаа өнцөг тий. Гэхдээ дараа цаг болоход би өөр ямар өнцөг бариад ямар ойлголт яриа сууж байгааг мэдэхгүй. Гэхдээ яг ийм бид нар яг урсж байгаа ус шиг ийм одоо баригдашгүй байнгын өөрчлөгдөж хувьсж идэг ийм нөхдүүд учраас ямар нэгэн зүйл дээр ийм ян тан тодорхойлолт ян тан одоо ийм л байдаг гэдэг зүйл байх маш хэцүү л гэсэн үг шүү дээ. За тэгээд энэ зүгээр хэлэх гээд байгаа санаагаа одоо үргэлжлүүлээд ингээд дүүргээ дуусгахад тэгээд ийм байхад одоо хин нэгэн биднэрт ингээд хариултыг өгч чинь гаргалгаа гаргах чинь гэдэг чинь өөрөө боломжтой зүйл гэж ботно гэдэг бол өөрөө маш тийм явцуу бодол буюу одоо маш тийм одоо маш гордлого тээсэн л зүйл байгаа байхгүй тий. Ингээ гордлого тээсэн зүйл одоо ингэж их бусдаас гаднаас хараад байх тийм гордлого тээх юм бол яг үнэн хариулт бол хөвчлэн таны хүлээлт талаар л болдог тий. Энийг бол одоо маш олон үед одоо бид нар одоо үзсэн байх гэж бодож байна. Тэгэхээр энэ зүйлийг бас санаарай. За тэгэхээр сайн мэдээ нэг юу юм бэ гэхээр зэрэг бид нар сүүдрүүдтэй ирсэн. Бид нар шарахтай ирсэн. Гэтэ бид нар тэр шарахыг ангаах тэр одоо асуудлыг шийдэх бас хөвгөлтөөгөө хамт ирсэн. Ерөн төгтөөгөө хамт ирсэн. Тэгвэл энэ хорвоо дэлхийд өнөөдөр өнгөн үзэл гэдэг ийм сүүдэр байна. Бид нар үнэхээр хүмүүсийг гадаад байдлаар дүгндэг болчихжээ. Авсан дипломоор нь, төгссөн сургуулиар нь, өмсөж зөөснээр нь тий. Сөөжлийнх нь постоор нь гэр орон одоо байрных нь метр квадрат өмссөн машин одоо тий өмссөн хувцас унжаага машиных нь маркер үнэхээр бид хүнийг хэмждэг болчихжээ. Тий. Энэ бол ингээд үнэхээр өнгөн үзлийн сүүдэр бол үнэхээр хойлцсон байна. Тэгвэл энэ өнгөн үзлийн сүүдрийг өөр дээрээсээ олоод энэ өнгөн үзлийн сүүдрийн яг цаана байгаа бэлэг буй дээр ялгууртай чанар гэдэг ийм бэлэг байгаа ялгуурлал нь өөрөө аягүй тийм сөрөг буюу тийм хайрсан өөр ялгуурлах гэдэг сонсогдож байгаа. Гэхдээ яг энэ ялгуурлалын цаана байгаа яг гол бэлэг нь бол альва зүйлийг ялган тунгаах чадвар буюу одоо хар байна, цагаан байна гэдгийг ялгах. Тэгэхээр юмны өнгөн чанараар биш, цаад мөн чанарыг нь таньж, тэр мөн чанарыг өнгөн чанар, мөн чанарыг нь шинж чанараас нь ялгах, бүр огт чанар руу нөрөх тий. Тэр бүр их чанар, эцэг чанар, язгуур чанар гэдэг одоо ингээд ярьж байгаа ч тий. Тэр чанаруудыг нь бүр ялхан таних тэр бэлгийг яриад байгаа. Тэр юмыг энэ ийм юм чинь тийм байна гэдэг тийм маш энгийн одоо тийм нэг юм шугаман гаргалгаатай биш те. Юм шинж тэмдгийн гаргалгаатай биш. Бүр мөн чанар огт чанарын гаргалгаа гаргах, огт чанарын түвшинд аливаа зүйлийг ялган таних, яалгуурлах тийм ухааныг одоо 12 дахь бэлэг биднэрт одоо энэ сүүдэр биднэр заах гэж ирсэн. Тэгэд энэний цаана юу байгаа вэхээр цэвэр ариун байдал. Тэр бүх зүйл өөрийнхөө мөн чанартай бол цэвэр ариун л байдаг. Гэтэл өөрийн мөн чанараасаа гадна өөр бусад мөн чанартай холилдоод эхлэхээр учир нь олдох байгаад эхлэхээр тэнд асуудал үүсэж эхэлж байгаа. Тэр цэвэр ариун байдал гэдэг бол ямар ч гим хийхгүй байх, ямар ч муу юм бодохгүй байх, бүр ингээл нэг хийгэрцэн амьдралаар амьдрах гэж бид нар одоо бодож байгаа тийм. Тэгвэл тэр яг юу гэсэн үг гэдгийг цаашаа ухах хэрэгтэй гэсэн. Тийм энгийн тодорхойлолтод энэ ингээд багтцдаг байсан бол одоо бүгд л тийм байх байсан бэл. Яагаад тэгвэл хүмүүс тэгж чадахгүй вэ? Тэр яг үнэхээр л ямар ч гин буруутай зүйл хийхгүй байх цэвэр ариун байдал юм уу гэдэг энэ асуулт руу гүн рүү орох хэрэгтэй. Ямар ч муу зүйл хийхгүй байгаа хүн бол цэвэр ариун хүн гэдэг бол өөрөө дахиад өнгөн үзэл байхгүй. Буюу
хүний хийж байгаа үйлдэл гадаад байдлаар дахиад дүгнж байгаагаас ямар ч ялгаагүй. Царайг нь хараад царай одоо тий царай муутай юм байна гэж дүгнэлт хийх бол нэг хэрэг, царай сайтай байна дүгнэлт хийх бас нэг хэрэг. Хоёулаа яг адилхан өнгө үзэл ахгүй юу? Түүнээс сайн хэлэхээрээ зүгээр окей байдаг, муу хэлэхээр болдоггүй гэдэг бол тийм зүйл байхгүй. Тэгэхээр энэ 12 дахь генийн түлхүүр бол бидрийг бүр гүн гүнзгийрээ альва зүйлийн юм огт чанар, мөн чанар тэр цэвэр ариун чанар руу оруулах тийм одоо зорилготой түлхүүр байна. За тэгвэл энэ хорвоо дээр те 12 дахь генийн түлхүүр ариун шархан дээр бид бол өнгөн үзлийн сүүдрийг ялгуурлалынхаа бэлгээ ашиглан цэвэр ариун байдал руу хуурах гэж ирсэн л гэсэн. За ингээд одоо сухрын ирэмб маань бол ингэж өрнөдөг байх нэ. За ингээд энэ бол амьд 2 дахь хөтөлбөр. За 3 дахь хөтөлбөр маань сувдан ирэмб гэдэг нэр байгаа. Сувдан ирэмб бол тэр чигтээ тэгвэл миний ариун шарах энэ юм бол энэ ариун шарах сувдан ирэмб төр бидний дуудлага болж орж ирдэг. Нөгөө яг хорвоо дэлхийд юу хийх гэж ирсэн бэ гэвэл бид нар дуудсан дуудлагынхаа дагуу бусдад өгөх гэж, бусдыг бусдад одоо уучлах гэж, инэрх гэж, нэгүсэх гэж, бусдын цэвэр ариун чанарыг таних гэж, бусдад баяр хөөр авчрах гэж, нэгдмэл чанараа таних гэж, хязгааргүй байдлыг одоо бодит байдал болгох гэж. Ингээд энэ бүх сэдвүүдийг л одоо энэ хорвоо төр тэг бодит бэлэг болгох гэж тэр сэдвүүдийн бодит үлгэрлэл одоо инженеэр хэлбэлтийн эрхлэгчийн сайд нь болж байх гэж л одоо бид нар энэ хорвоод ирсэн. Тэр сувд болохоор бидний үйлчлэлийн тойрог байдаг. За энэ оны сүүлд одоо сугрын ирэмбийнхаа дараа бол би сувдын ирэмбийнхаа ажлыг одоо аяллыг хэлүүлнэ гэж бодож байгаа. За тэгээд дөрөв дэх ирэмб маань өөрөө тэнцвэр буюу хүүхний хэмжээний ирэмб байгаа. За хүүхний хэмжээний ирэмб маань сая сүүл чинээр гарсан цоошин ирэмб байгаа. Гэтэ одоохондоо сургалт нь бол заадраагүй байгаа. Хүүхний хэмжээний ирэмбийн цаана юу байгаа вэ гэхээр ерөнхийдөө утга санаа нь өөрийгөө таних, өөрийгөө засах, тий? Гэрээ засах. За тэгээд цэцэглэлтээр төрөө засах. Тэгээд хүүг нийлэмжээр нийт орчлон хорвоотойгоо even найртай тий? Хүүг нийлэмжтэй нөгөө хэм нэгдэнэ гэж ирдэг тий? Хэм нэгдэж амьдрах ийм одоо хүүг нийлэмжийн тийм амьдралтай холбоотой ийм дараалал байгаа. За тэгэхээр ингээд одоо таны нэгэн профайл бол ийм их олон давхаргатай, ийм одоо их агуулга өргөнтэй байх нэ. За бүр хамгийн энгийнээр ярихад таны профайл дээр байгаа 11 түлхүүр 11 7 хоног, 11 сар, 11 жилийн аялал. Тэгээд энэ зам болгоныг нь тунгаан бясалгана. Тэгээд гэхээр угаасаа та энэ профайлыг уншаад ойлгохгүй байна. Ингээл болчихж байгаа юм уу гэдэг асуулт асуух нь бол нэр харахгүй байхгүй. Тэгэхээр ийм асуулт ингээд төрж байгаа хүмүүст бас тодорхой хэмжээнд багчсан тайвшруулад тий багчсан хариулт өгсөн болов гэж одоо найдаж байна. За 30 минут ярих хичээд нэг бүтэн цаг болцсон байна. За би комментуудаа харчээ. Сайн уу их туяа, сайхан надлаа. За ямар гоё юм руу орчвоо гэнэ. За баярлалаа. Лайв хадгалагдах гэсэн байна. Лайв хадгалагдана. Профайлаа хэрхэн татах вэ гэж байна. Профайлаа хэрхэн татах зааврыг пэйж рүү бичээд шууд авчиж болно. Гэтэ энэ доор нь хин Чанцка энд линк оруулсан байна. enginekeys.com free profile гэдэгтийг бичээд татаж авна. За би профайл татах одоо тайлбар бичлэг юм хангалттай оруулсан байгаа учраас тэрийг пэйжээс үзээрэй. За. Ингээд за ном яаж олж авах вэ? За ном болвол одоо ер нь интер ном дээр байгаанууд нь бол дууссан байгаа. За пэйж рүү бичээд мэдээлэл авч болно. Чанцка дээр нь хэдэн ширхэг ном байгаа. Тэгээд энэ чанцал нэм рүү шууд бичээд авч болно. Би пэйжээс дугаарыг өгчээ. За баярлалаа. За яг айхтар сүрхий асуулт бол байхгүй байсан юм шиг байна. За тэгээд иймэрхүү мэдээлэл хүргэе гэж бодоод өнөөдрийнхөө лайвыг хийлээ. Тэгээд мэдээж олон бичлэгүүд байгаа. Genkeys Mongolia. За би энэ дээр линк оруулчих. genkeysmongolia.com гэд энэ хаягаар орох юм бол за энэ хаягаар орох юм бол ингээд бидний юу байгаа
одоо манай платформ байгаа. Тэгээд энэ дээр миний хуучин одоо иймэрхүү ярианууд бичлэгүүд бол зөндөө байгаа. Тэгэхээр энэ бичлэгүүдийг одоо харж болно. За YouTube дээр бас генийн түлхүүр гээд 4 одоо бичлэг байгаа. Тэр 4 бичлэгийг бол би үзхийг зөвлөж байна. За ялангуяа 2027 оны одоо шинэ хүн сэрхүү шилжилт гээд бичлэг байгаа. Тэрийг бол заавал үзээрэй гэж би зөвлөнөө. Ер нь бол бид нар одоо өөрчлөлт, шинжилэлт, шилжилтийн үед амьдарч байгаа. Тийм учраас ингээд борооны дараах мөг шиг олон одоо ийм мундаг хүмүүс багш нар ийм одоо ухаанууд ингээд задарч байгаа. Тэгэхээр хүн болгон одоо эн чинь ингээд нэг юм гэтээ юм шилжилт болж ийн сайн цаг ирж ийн гэдэг юм яригадад бол ингээд олон жил болж байгаа шүү дээ. Энд чинь ямар ганцхан 21 26 онд чогсмын сарагийн яриад байгаа юм биш, хүн болгон л яриад байгаа тийм. Гэтээ энэ ингээд улам эрчимжээд байгааг анзаарч байгаа хэрэг. Таны дотор ч гэсэн энэ хүсэл ингээд улам л нэмэгдэж байгаа. Энд чинь шалтгаантай байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ олон замуудын нэг нь л генийн түлхүүр. Тэгэхээр одоо өөртөө тохирж байгаа ялангуяа тухайн цаг үед тохирж байгаа тэр зүйлийг бид нар одоо байрж аваад хийх нь чухал тийм. Яг одоо биш пэйж болно тийм. Яг одоо та өөр зам дээр явж болно. Тэгвэл тэр замаараа явж хагаад дараа нь тэр замаас хойсон ч болно тийм. Ямар нэгэн зүйлийг болон гэдэг бас тийм нэг үнэнч биш ч юм уу төлбөргүй гэж бас бодох юм байхгүй. За ингээд жоохон нуршгаад байгаа учраас ингээд 1 цаг болсон учраас яриагаа өндөрлөё. Тэгээд за сургалтын талаар мэдээлэл авъя гэсэн байна. За сургалтынхаа талаар мэдээлэл авах юм бол сугар гээд пэйж рүү бичээрэй. Сугар гээд пэйж рүү бичээрэй. Сугарын ирэн сургалтын талаар мэдээлэл авъя. Сугар гээд бичгээд гараад ирнэ. Постны дор бичгээд бас гараад ирнэ. За тэрэн дээр төлбөрийн мэдээлэл бол байгаа. Ер нь бол 12-7 оны сургалт маань 600 сая төгрөгийн төлбөртэй байгаа. Тэгээд зүгээр нэг дор хийчих юм бол арай хямдхан. Тэгээд өмнө нь суусан хүмүүс бас дахиж суух юм бол арай хямдралтай байгаа. За тэгээ яагаад ерөнхийдөө бол үнэ бол арай тийм боломжтой угаасаа тавьж өгч байгаа. Ер нь бол энэ сургалт өөрөө одоо нэг танд заахаасаа илүүтэйгээр таныг хөтлөн дагуулах бас яг ингээд өөртөөгөө ажиллах тэр одоо хөшүүрэг болох л тийм зориулттай. Тэгээд бичлэгүүд нь бол ер нь хадгалагдсан жил гэж би ярьж байгаа. Гэхдээ одоогоор бол нэг бичлэгээ хураагаад авсан, устгацсан зүйл бол огт байхгүй байгаа. Тэгэхээр хангалттай контент бол удаан хугацаанд байна. За ном аваад уншсан профайл байдгүй гинэ. Профайл байхгүй юм уу тий. За тэгвэл профайлаа яаж татхаа юу ачих? Пэйж рүү бичих би заавраа болчих. За баярлалаа. За ингээд ийм зүйлийг ярих гэж өнөөдөр лайв хийлээ тий. Та багч гэсэн мэдээлэл өгсөн болов хэрэгтэй байсан болов гэж найдаж байна. Тэгээд асуух зүйлсүүд байвал пэйжээрээ бичиж асуудгаар асуугаарай. Тэгээд 8 сарын 8 хүртэл байх сайхан айл болох олон удаа ингээд тайлбар танилцуулга оруулахыг хичээнэ. Тэгтээ сургалт ихсний дараа бол ингээд нэг их хахтар лайв маяг хийгээд иж амжихгүй баха. Бүр шинээр ном авах гэж байгаа хүмүүсийн хувьд бол одоо нөгөө их ном маань ерөнхийдөө хэвлэгдсэн бүтээлүүд маань борлогдсон байгаа. Тэгээд шинэ хэвлэл маань 8 сарын эхний 7 хоногт ерөнхийдөө гарч баха. Тэгээд шинэ хэвлэл гарахаар би пэйжээрээ мэдээлэл өгнө. За ийм байна. Тэгээд бүгдэнд маш их баярлалаа. Тэгээд амралтын өдрүүдээ сайхан өнгөрүүлцгээе. Сайхан амраарай.